гэсэн одоо дээдлигийн маш том ариун түүхтэй хоёр том багийн эсрэл ингээд дарааж тоглож байна доо. За дундаа өсрөө дэлгэрний ам авсан байна. Үлрүү хамгаалтыг хийх юм байна шүү. Доор аз 2. Батбаярын эсрэг аз 2. Заамархан 2 оноо авлаа. Хүчндээ зөвлөд PRP тариа эргэлгээд хөдөлгөөн хорцсон байсан байлээ. За J-Scrap хоёрын тоглолтын эхний оноог авч байна. Өсрэлтэй шийдэлт тийм ээ. Тэгээ өөрийгөө судалж байгаа байдал. За Ямилэр хийдгээ хэлээ. За хэрэг дэлгэрний ям задалсан Ананд аваа шуу шидэж байна. Анандын шидэлд ойгоод орсон. 3 дараалсан олон шидэлт хоёр багаас ирж байна. За энэ пасны үнэхээр гоё хараатай. Доор пикнрол явсан дамжуул баг зэрэг ард нь ирчлээ. Эргээд Ян Миллер хурдан довтлоонд гарч ирээд суул 2 оноо авлаа. Одоо бол яг цэвэр гарааны тоглож болцоод байна. J-Scrap дээрээ орсон. Алдаа авсан довтлоог тооцлоо. За явал биш байлаа. Az 2. Сул шидэлтэд оруулсан. Бөмбөгч гоё шидэл. Эргээ бар суулт. Дэлгэрний ам эсрэг ардаа үлдээсэн гоё дамжуулт байсан. Az 2 түүнийг нь 2 оноо олголоо. За Az 2-ийн хамгаалт бол муу биш байлаа. Тэрнээс илүү Scrap-ийн довтлогоо байлаа да. За харин энд их 2 сул шидэлтэд оруулсан. Дүлгөөн цаана Батбаярыг сулцсан шүү. Батбаяр суу шидсэн. Багийн 15 дахь оноо. За Миллер дундаас үсрээ шидсэн Ян Миллер ээлж 2 оноо. Хүний бол соёл жамцсангууд дэг дүлгөөн. За ямар гоё довтлоо вэ. Зам бүгдгүй байгаа солилцооны юу. За энэ дээр Инфатрийн довтлогон дээр ямар нэг алдаа мадгүй байгаа. Чиманга ирэн бөмбөгөө зүгээр бэлгэлчлээ дээ. Тулга түүнийг нь 2 оноо олгож байна. Барс болд Az 2 сул байр шидэндээ хангалттай зайг нь өгдсөн Алтан гэрлийн Az 2-ийн тоглолтод 2 дахь удаа оноглаа. Az 2 дэндүү том зай өгж байна доо. Чаманга зориулж хамгаалт авч байгаа бах. Ардаа 3 өндөрөнд зогсооч. За бүрэгдөрж орж ирэнгүүтээ 3-аа шидлээ. Цооны хамгаалтын нэг сул татсан байгаа. За нэлээд нухчлаа да. За тэгсэн ч гэсэн хөөе ур чадвараар Ахмад одоо юу гэдэг нэг жоохон Scrap шиг паслдаг ч юм. Тийм л үү зүгээр. За мэдээж хоёр хамгаалагч ойрхон байгаа даа. Scrap бөмбөгөө алдах дүүгсэн ямартай ч аваад үлдсэн өөрөө төгсөхийг илүүд үдсэн ойгоод орсон. Явахгүй соног ямартай ч боллаа. Мат Гилберт заавар хөргсөн дотоомжтой болсон. За тэгтээ бодсоос ер нь бөмбөгний шиг их л гоё задаргаа ихтэндээ. За их хоёр. Дэлгүүн аваа шуу шидэж байна. Жилдээ алдсан Чиманга дахиад нэг довтлооны самбар. За энэ Ахмад гатгсан бөмбөг нарийн их хоёр дээр ирчлээ. За Чамагагийн хувьд шидэнч бөмбөг авсан. Ян Миллер доор дамжуултыг өгсөн их хоёр амар хоёр авлаа. За дараасаа оноо маш хүндрэлтэй биш үү? Тийм яасан. За нөгөө талын Чиманга даваадлаа шиг задаа. Болохгүй байсан болчихлоо. Батбаяр аваа шуу шидсэн шиг ойгоод орсон. Заанхойсон шид. За толгох сул. За хийх ёстой шидэлтэй хийлээ. Az 2. За өгөөд байгаа да. Az 2-ын тоглолтод 3 дахь унгаж байна. Олон шидэлтэй ширсэн Az 2 цаана бар суулт. Их хоёр аваа шуу шидсэн. Шидэлт амжилттай болсон. Эргээд 12 онооны зэрэг боллоо. Проблем ялдаа 2 болж байгаа юм байна. Аваа шууд шидсэн Scrap. За Scrap нэг шидэлтэй бариад төлөвлөлтгүй. Гэхдээ бар суултыг ширсэн хүн байгаагүй юм байна. Ян Миллер 3-аас багийн 50 дахь оноо. Заавалмаар хурдан довтлоо Миллерийн дамжуулт их хоёр дээр ирсэн. Их хоёр хамгаалагчаа дохиж аргалаа шийдсэн хоолын зайн шийдэл царилд орсон. Инкс дээр бодонс баг тайм 5 хүн шинээр банкны харилцагч болоод төмөр 2 удаа хүр дэргүүлж iPhone 17 Pro, Samsung TV гэх мэт олон бэлгийн эзэн болох боломжтой. Хүлгүүдийн ямар гоё хурдан довтлоо вэ? Нэг ч тоолгоч бөмбөг залсангүй. J-Scrap ташидсан J-Scrap үнээр үзүүштэй шидэлтэй байлаа. Мат дээр бөмбөг ямартай ширлээ. За хаач хийсэн Ахмад. За энэ удаа харин амжилттай. Тоглолтын амжилт үзэхдээ Бат 2 дээр ирсэн байна. Хурдан довтлоо Ананд гараад ирсэн байгаа. Ариун болдын Ананд түшгээс алдаа аваад довтлоогоо орууллаа. Нүүлтийн шидэлтийг шиднэ. За Az 2 гарч ирээд бөмбөг авсан. Барс бол наан түшиг суларсан да. Бөмбөггүй гүт маш гоё болсон. Шидэлтэн дээр алдаа гарсан. Шидэлтэн чигсэг орлоо.
За яг түрүүний их гэдэг суулбар нэ тийм ээ. Ян Миллер цааны араас бөмбөг авсан маш гоё хөдөлгөөн байсан довтлогоо очсон. За тэг гоё орсон. Гоё орлоо. Тэглээ. Тоглож байгаа Ян Миллер. Миллер дундаас тааш идсэн. Ян Миллер өнөөдөр довтлогоо үнэхээр алдахгүй нэ. Маш өндөр өвдөлттэй дов. Ананд. За Анандын шийдэлт амжилттай. Шилгэндээ зөөр мэдрэлсгээр суусан Джей Скраб ирээд байна. Орж ирсэн Ян Миллерийн ээлж 3 оноо. За хин довтлогоо зохион байгуулах вэ л гээд. За хийвгүй байлаа шийдсэ. А2 бол үнэхээр сайн болсон шээ. Өсөжний зөрүүтэй болох боломжтой болсон. Хүний илүүтэй нэг тоглох шаардлагад үлдсэн. Ариун болтын Анан суушилтаа оруулснаар онооны зөрүү юу? Боцоонд 3 секунд үлдсэн. Испгийн түшиг слайрсан. Ариун болтын Анан дайрч аваад ямар гоё дамжуултыг өгчвөө. Инкваторын 2 оноо. Ананд байлаа. Барсуултын солгой төгсгөөлийн тоолтонд авч байгаа түүний ихний оноо болсон. Үзүүд бол маш сайн хийж байгаа маа. Баатар Эрдэнийн Барсуулт 3-аас энэ тоолтонд амжилттай болж байгаа түүний ихний хоолын шидэлд хамгийн чухал үед бат 2 гоё дамжуулт байсан. Инкваторын довтлогоо алдаатай байна. Түшиг алдаа гаргасан гэж үзлээ. Нэг довтлогоор 3 оноо зүүн нягтлаад мэдээлэл хүрэх болсон хамгаалагч унцсан шүү. Барсуулт 2 дараасан хоолын цай шидэл. Тэр хамгаалагч ирсэн Джей Скраб хамгаалагчтай шидэд алдсан. Гэхдээ Инкваторын хашаа тоглож байгаагүй юм байна. Хоёр дахь боломжоор оноо та. Гоё шилжсэн Ян Миллер суушилдэж чадсан. Ян Миллер ай багийн 81 тооцоо тэнцэж ирнэ. Скраб Тимоти Гисрэг зай гаргаж шийдсэн. Джей Скрабын шидэд Сэлэг Бодонсыг тоглолтод амьд үлдээж байна. Ийм үзэгчтэй хасын хүлбүүд баг өнөөдрийн тоглолтын Сэлэг Бодонсыг 83-81 буюу 2 онооны илүүтэйгээр хожиж байна.